Almas Movie Guide. Гэгийн харын баярын өдрөөр гэрийн бүгд сарилж байгаа ганц биечүүдтэй About Time гэх нэг үүлэн киног ярьж өгөхөөр бэлтлээ. Тийм гих өндөр туранхай шовшор залуу аав ээж эмэгтэй дүү бас ээжийнх нь ах болох нагцтайгаа дөрүүлээ энгийн нэг амьдралаар өдөр бүрийг өнгөрүүлж байгаагаар кино хэлдэг. Жил бүр болдог зул сарын үдшилэг болж тиймч даруй ичимхий зангаараа тэр оройг намуухан өнгөрүүлэхгүй юу? Гэтэл он солигдох мөчид бүгд дэрэгдэх эсрэг хөөстөнтэйгээ өмсөлдсөж байхад мань хүн бол хүлдүү төмс умс гита юу идэх юм? За шинэ өдрийн өглөөч болж дүүн орж ирэн аав нь өрөөндөө дуудаж байгааг дуулгаснаар шинэ амьдрал эхлүүлэх нь тэр. 21 хүрсэн том хүүдээ аавынхын талын бүх эрчүүд өнгөрснөөр аялж чаддаг талаарх итгэмээргүй сонир мэдэг юу ч болоогүй юм шиг энгийнээр хэлж ин тэр. Мань хүнч туршихаар очих цаг мөч байршлаа бадан гараа хатах нь нүдэнлээ. Сүм өчигдрээ үдшилэг дээр хүлдүү байдлаа гэсгэж алдаага засаж байдаг шүү. 100 тимийн дүүгийнх нь шинэ жилийн үдшилэг дээр танилцсан найз залуугийнх нь хамаатан болох Шерлот гих үзэсгэлэнтэй бүсгүй. Анхны хайр нь болж ирээс сэтгэлд цэцэг оргууллаа гэж. Өгийн хайр сэтгэлийн асуудал дээр азгүй одгүй хямаргүй юм болохоор чадвараа ашиглаж гарвөө. Нуруунд дээр нь тос төрхэд гэсэн сэтгэлсэн гуйлтанд нь нам балдан гүйж утсан хамаг тосоо асгаж масгаад. Алдаага гялс засгаар сүм гэсэн ч нэг ч бүтэлтэй юм болж өнгөрлөгүй. Түүнтэй хамт байх 2 сарын хугацаа харвсан сум шиг өнгөрчдөг. Зориг гаргыг явахаас өмнө сэтгэлээ илчилдэг. Явахын өмнө ингэж хэлдэг чинь сайхан санаа биш байна. Би хэзээ ч ийм юм төсөлж байсангүй гэхэд за гэл гарч явснаа ирээд удаагүй байх үер нь буцаж байгаа. Тэгсэн нөгөөх нь наа түгээ явах үед минь хэлээрэй гэж. What? Are you kidding me? Яаж цаг хугацаагаар аялсан анхны хайр бүтэн гэж байдгүй юм байна. Гэл явуулваа хөрх. Ингээд тийм шинэ амьдрал эхлүүлэхээр Лондонг зориуллаа. Тэнд аавынх нь найз гих жүжигний зохиолчтой хамтран амьдрахаар бол ааш марш гэж авах юмгүй ядж байгаа. Хуулийн фермд бас нэг өөртөө таарсан хямар сүлтгүй залуутай хамт ажиллахаар болж 6 сарыг үдлээдээ. Том хотод ирчээд бөөн бужигсан хүмүүс дундч ганцаарцаар багын найз Джейтэй хамт харанхуй болцоо хийдэг газарт ирж тэд харанхуйд 2 бүсгүйтэй яриа өрнөлнө. Нэг бүсгүйт нь ихэд санал нийлж хөвгөлдөж таалагдж гараад уулзахаар тохирол догдлол дээд зихтэй. Мэн хоёрын найзууд ч гарч ирвүүгүй юу хүзэлсэрээ холбон такси барьж өгөх гээл алгууллаа. Тэр хооронд манай залуугийн шохорхсон бүсгүй гарч ирэн энгийн яриа өрнүүлээд дугаарыг нь аваад салдаг. Аз жаргалтай амтан гэрте артал нөгөө аашд жүжигний зохиолч нь хамаг нүгүр нь ярьсаа хөмсгөн дээр тогтсон байж юм. Юу болсон талаар нь асуухад анхны тоглолтоо хийж байхад нь жүжигч нь үгээ таг мартаж хамаг хичээл зүтгэлийг шалгаар нэг болгосон уурсан байж таарахгүй юу? Тэгсэн тийм тэр өдрийн сайхан болзоогоо золиослон барин цаг хугацаагаа ухраагаад хамтран амьдрагч зохиолчийнхоо тоглолтыг амжилттай болгож өгч мөгөөд гөөм их сэтгэлээ нэрээ. Насаараа ганц би амьдрчаад динийг бүгс чинь. Тэмдэглэсэн дугаарчгүй найрсан бүсгүйчгүй болцсон байж байтал сонин тэр бүсгийн дуртай зурагчин үзэсгэлэн гаргаж байгааг олж хараад нөгөөхөө мантс. Хүлээгээл байж гин. Ашгүй нэг юм ирлээ. Тэгсэн Мэрийн танд вэ зайлвал. Ямар тач арга хэвээ олж ярилцж байгаад найзтай нь хамтдаа гуруулаа үзэсгэлэн үзэхэр болж дараа нэг кафед сууж байтал Мэрийн найз залуу нь ирдгийн. Манай залуу гайхц. Юу вэ? Хин би яаж вэ гэж шалгаж артал. Саяхан найзынд нь болсон үдшилэг дээр танилцаж дотнолсон болж таарвал яах вэ? Үрсүүлсэн байж идэх шүү зөөлөгч. Тийм гяс тэр өдрөлн сүм Мэрийг олж хараад шууд танилцаж ятгаж найрч байгаа л тэр үдшилгнээс аваад гарлаа. Хоолнд орцгож хэсэг ялцж байгаа гарч иртэл бүсгүй машин хүртэл хөргөд өгчих гэл нилээ алхдгийг. Тийм машина ямар хоол тавиа вэ гэтэл гэрээ үдэнд байгаа гэж бас. Дигснээ өмсөлцөш. Тэгээд бүр гэртээ оруулаш. Тэгээд бүр юу яагаш? Европ найрах арга гэдэг чи ямар хурц шир байдгийн бэ ч тоо. Энэ өдрөөс хойш улам зөө зарч дотносож хамт амьдрдаг ч болов. Нэг өдөр Мэри хамт явахгүй гэртээ унтаж өнгөрүүлмээр байна гэл татгалцснаар ажлын найзтайгаа хамт театрт тоглолт үздэг юм. Тэгсэн нөгөө 100 ирээд буцдаг хайр болох тимийн дүүгийнх нь шинэ жилийн үдшилэг дээр танилцсан найз залуугийнх нь хамаатан болох Шерлот ярилцах гэж хит бүтлгүүтэд аргаа бараад хараагүй юм шиг өнгөрөх гэж байл. Тимийг нөгөө хүүхэн чинь өөрөө олоод харчдгийг Үүшээ юу майна гэж угаал найзтайгаа хоол идэхээр явж байна. Баяртай гэж салсан юм уу? Огцон мэргэж ирсэн ээ. Найзаагаа өөрөө хоол идчихгээ явуулчлаа. Хоёулаа хамт яа гэл ажлын найзыг шууд анаад аваа явуулчихдгийн бадсруу байна. Тэгснэ цаг хугацааг ухрааж болдог байсан бол би чамаас татгалцахгүй байсан гэж солиордیں۔ Орон гараа ядаргаатай хүүхэн чинь гихгүй юу. Гэртээ хөргүүлснээ ороод гараач гэсэн өлн өвдөр ширтэнгүүт мань хүн шууд хаашаа ч юм гүйчлээ. Мангачи арай тэр зун руу ухрах гэдэг юм биш үсттэй. Гүү. Ёо. Мэри дээр ирж исэн биш үү? Шерлотыг хараад гинт айс юм уу? Яасан бүү мэд. Шууд тэр дараа унтж байхад нь сэрэгэл гэрлэх санал тавьж маваад сонирддаг бүр шүү дээ. Гэхдээ she said yes.
Тийм Мэрийг гэртээ аваачин оройн цог барихтаа удахгүй гэрлэх болсноо. Бас хүүхдтэй болж байгаагаа хэлэн давхар баярлуулад авна. Тэгээд үүлэрхэг бороотой өдөр хурмаа хийж зочид нь салхи шуурга бороо шороо сүрэн барин парти хийж байгаа. Хосууд ч удалгүй охинтой болж цаг хугацааг ухраах шаардлагагүй, жаргалтай, хөгжилтэй, үнцэнтэй хорон мөчүүд өнгөрсөн. Гэтэл нэг өдөр охиныхон төрсөн өдөр болж дотны бүх хүмүүс нь эртэл эмэгтэй дүүн байдгүй. Хонх дуурахад Шарлотгийн хамаатантай шинэ жилийн үдшилэг дээр танилцж дотноссон дүүгийнх нь найз залуу байж идэв. Тэд муудалцаа дүүн согтуу гарахтаа машина барьж яван осолд орж эмнэлэгт хүргэгдвэ. Тиймч тэр өдрөлөө сүнсүв. Эсэн минь дүүтэйгээр нь дараа нь хоорондоо ярилцлаа. Тэр нэг шинэ жилийн үдшилэг дээр найз залуутайгаа танилцсанаас амьдрал нь оронгороо эргэж азгүйдэх болж. Тэгээд нэг арга олж дүүтэйгээ хамт тэр өдрөлөө сүнсүв. Дүүн тэр өдөр түүнтэй танилцлгүй өнгөрснөөр ахыхаа багын найз Джейтэй үерхэж ирээдүйн өөрчлөгдсөн байдаг. Дүүгийнхаа амьдралыг арай гэж цэгцэлж идэртэл охин нь хүү болцсон өдөөс нь манай хүү шок. Цаг хугацааг ухраагаад ааваас асуудал аав нь бэлгийн эсийг удирдах боломжгүй штэ гэж авсан. Угаасаа яаж тийм даварцсан юм байх вэ тий? Буцаад охиноо олж авахын тулд тэр өдөр болж өнгөрсөн ослыг тэр хിവэр нь үргэлжлүүлэхээс аргагүй болчихгүй юу? Харин энэ удаа дүүгээ тэр залуугаас сална гэсэн ам тангараг өгтөл нь дэрэгдээс нь олдохгүй. Дүүнч ойлгож ах бэр ихч хоёртой амьдралаа шинээр эхлүүлэх талаар хэлэхэд тийм нөгөө Жей найзаагаа дүүдээ санал болгож өөрт нь сайн гэдгийг хэлээд авна. Иргэд гэртээр л хөөрхөн бяцхан охин нь дүрээрээ байж байлгүй яах вэ? Охиноо эрхлүүлээд байж байхдаа Мэри дахиад хүүхэдтэй болцгоё гэж ятгаж дөнгөлөө. Ингээд ам бүл нэмж урдын жаргалтай өдрөд хөрсөөр. Нэг өдөр ээж нь залгаж аав нь хүнд өвдсөн талаар дуулгаж гэр бүлээр сэтгэл санааны хүнд байдалтай нүр тулж байгаа. Тамхинаас болж өвдсөн ч тамхи татдаг байгаагүй бол ээжтэй танилцахгүй бас хүүхдүүд нь гарахгүй байсан болохоор цаг хугацааг ухрахад хэтэрхий хожимдсан талаар хэлж нэмээд бас нэг нууц дэлгэдэг. Амьдралын хамгийн чухал хоёр зүйлийн нэг нь энгийн амьдралаар амьдрах. Хоёр дахь нь өдөр бүрийн үйл явдлыг мэдрэх гэж аав нь захиж үлдээж л дээ. Тиймээс хүнд өдрүүдийг ялгархаж хүлээж авалгүй сэтгэлийн амар тайван байх аргад сургасан байв. Аавынх нь оршуулах ёслол болоход өнгөрсөн рүү эргэж очин аавыгаа ном уншиж байгааг дэрэгдээс нь харж байхад буцвөө. Энэ бүхний дараа Мэри дахин хүүхэдтэй болох санал тавихад тийм татгалзаж эргэлзэж байсан. Учир нь аавынх нь хэлсэн нууц нь нэмж хүүхэдтэй болвол өнгөрсөнд байсан аав руугаа буцаж очин уулзах боломжгүй болох талаар байж. Гэсэн ч хосууд дахин хүүхэдтэй болж эхнэрээ төрхийн өмнө аавтайгаа сүүлийн удаа уулзаж теннис тоглон аавдаа үнсүүлэн дахин уулзаж чадахгүй болсноо хэлдэг. Аавтайгаа цаг хугацааг ухрааж тийм хүүхэд байсан үе рүүгээ очиж хамтдаа тоглож, хамтдаа алхаж, хамтдаа сүүлийн мөчийг хамтлаа ашиглаж авбөө. Бид амьдарч байх хугацаанд хэзээч ганцаар уршдаггүй. Гэр бүл, өр хүүхэд, найз нөхөд, хайртай хүнийхээ нүмер нүүлгэнд хамтдаа цаг хугацааг мэдэрч өнгөрүүлдэг юм шүү. Хорон мөч бүхний хайрлаж байгаарай.